эрчим хүчний хязгаарлалт үргэлжилж ер нь бол нөхцөл байдал өмнөх 7 хоногийнхтай адил хэвээр байна. Тэгэхээр ер нь одоо эрчим хүчний салбарын асуудлаар ярилцахаар бид Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн дэргэдэх эрчим хүчний зөвлөлийн дарга Ган хоёртай уулзаад байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За тэгэхээр монголчууд одоо энэ өвлийн эд хүүтэнд нэлээд хүн амаргүй цаг хугацааг өнгөрөөж байна. Өдрийн хэдэн цагаар цахилгаанаа хязгаарлуулж байна. Ер нь энэ эрчим хүчний салбарын одоогийн үүсэж байгаа нөхцөл байдлын гол шалтгаан нь юу юм? Одоо яг бодит байдал юу байна? За бас та үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд 7,000 бизнес эрхлэгчдийг төлөөлж байгаа учраас энэ салбарын хүний хувьд бид нар одоо нөгөө айлуудын цахилгаан бараа шатлаа, айлууд хохирлоо гэж яриад байгаа. Гэтэл цахилгаан тасрахын хэрээр нөгөө үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн маань бас бизнесийн хохирол яригдана тийм ээ. Тэгэхээр ер нь одоо улсын эдийн засагч гэдэг юм уу том зургаараа яаж нөлөөлж байна? За тэгээ эрчим хүчний салбар гэдэг юм уу тийм ээ. Монголчууд Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Тэгээ урт хугацааны үйлдэл цахилгаан эрчим хүч дулааны асуудал маш одоо чухал асуудал байдаг. Зам болохоор бүгдөө марчдаг шүү дээ над маягээд. За тэгэл өвөл болол хүүтрэл ирэхээр нөгөө салбар маань хэцүүдлээ. Цахилгаан тасарлаа дулааны хангамж муу байна хүүтэн байна гэдэг энэ асуудал. Тэгэхээр энэ бол одоо олон жил одоо хөгжраад ингээд явцсан. Тэгээд нөгөө талаас харахаар аль ч одоо эдийн засагт бол эрчим хүчийг түүжүүлэгч гэж хэлдэг. Дор хаяж одоо тухайн эдийн засаг тухайн макро нөхцөл байдлаас нэг 5-10 жилийн урд алхаж явах хэвээр дор хаяж 15-20% нөөцтэй байх хэвээр хизээ юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгтэл өнөөдөр манад нөхцөл байдал бүр эсэргээр эрчим хүчний салбар маань нөгөө урд нь түүжүүлэхш араас нь одоо нэг эдийн засаг урд хөгжлөө одоо хойшин чангадаг. Хоёрдугаар нөөцтэй байдаг хамаг юм тулцаа одоо машинаар бол одоо инженеэр хэлэх юм бол шорон замаар хаазаа тултал гიშгээл нүдэн аниал тавьж байгаа байхгүй. Дөрөвдүгээр станц Монголд одоо суур үндсэндээ одоо нийт суурилах зөрчин чадсан маань бараг 70% эзэлж байгаа үндсэн ганц станц дээр мэл жоохон асуудал гарахад улс орон даяараа эрчим хүчний хямрал. Эрчим хүчний хямрал гэдэг чинь дулаан цахилгаанаас гадна сайн хэлдэг улс орны эдийн засагт маш том юм. Өнөөдөр эрчим хүчгүйгээр үйлдвэрлэл явуулдаг одоо ширхэг амс том машин байтугай ширхэг амс үйлдвэрлэх газар байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо бизнес эрхлэгчдэд маш өндөр тусч байгаа. Ингээд хязгаарлалт хийнэ гэдэг маань уулнууд эрчим хүчтэй та бүхэн үйлдвэрлэлээ та бүхэн одоо цаашаа илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ зах зээл маань тэлж явах хэрэгтэй. Гэтэл эсэргээрээ уучлаарай бид нар та нарт цахилгаан өгч чадахгүй нэ. Энэ бол үйлдвэрлэл одоо уурхаанууд бас ялгаагүй том уурхаанууд байна. Эрчим хүчний найдвартай хангамжаа шийдэж чадахгүй учраас олборлт хийж чаддгүй. Тэгэхээр манай монголчууд одоо ганц одоо валют болж ирдэг тийм ээ. Экспортын бүтээгдэхүүн уул уурхаан бүтээгдэхүүн. Тэрийг бид нар хөгжүүлж чадахгүй болохоор эдийн засаг маань томорч тийм ээ. Валютын нөөц маань нэмэгдэж одоо худалдааны баланс тэнцэл маань сайжирч чадахгүй шүү дээ. Одоо яг нэг ийм цаг үед тулгархаар нөгөө 5 дугаар станцын аваа нөгөө 5 дугаар станцаа барьсан бол бид нар ийм байдалд орохгүй гэл ингээл дээр дооргүй ярьж эхэлдэг тий. За та яг одоо энэ 5 дугаар цахилгаан станцын төсөл дээр ажиллаж исэн хүний хувьд энэ станц юу нь яагаад одоо баригдаагүй юм яг юу болсон гэдэг талаар бас тодруулж өгөх байх. Тэгэхээр 5 дугаар станц өөрөөр нөгөө Монголд зөвхөн эрчим хүчний макро төслүүд ер нь хэрэгжиж чаддаггүй тийм ээ. Цаасан дээр өвддөгээ хэрэгжиж эхэлсэн одоо ундгаа гэж юу байдаг шүү дээ. Одоо гашуун төв. За 5 дугаар станц бол бас одоо 20 хэдэн жил одоо гарцаагүй одоо Монголд Улаанбаатар одоо Тэлжээн Томорчон хүн амын тал нь амьдарч байгаа үйлдвэрлэл эдийн засаг тэлж байна. Одоо хүн амын суурьшил нэмэгдлээд улаан цахилгаан хэрэглэх хэн шинэ үүсвэр хэрэгтэй хийх ёстой дэмжиж гэн гэж бүх төвшөндөө яриад яваад байдаг хэд хэдэн удаа нөгөө тендер нь амжилтгүй болсон эхний хоёр нь. За ингээд 2011 оны 10 сард тендер зарлагдаад 30 гаруй олон улсын том компани группууд ороод ингээд 4 групп одоо консорциум тийм ээ шалгарч байсан. Ингээд одоо нэлээд том олон улсын хамтарсан консорциум бас нэлээд төвөгтэй процессыг даваад 2 жил шахуу тендер дахин шалгаруулалт явсаар байгаад ингээд шалгараад тодорхой хэмжээний одоо нөгөө шаардлагатай үндсэн одоо концессийн гэрээ одоо цахилгаан эрчим худалдаа авах гэрээ дулааны гэрээгээд үндсэн гэрээнүүдэд байгуулад мэдээж энэ дотор одоо би яг өөрөө 2018 хүртэл 7 жил яг одоо дотор нь хариуцж явсан үед одоо 5 сайтын нүр үзчихсэн 7 жилийн дотор шүү дээ. За тэгтэл ямар ч байсан чухал төсөл гээд ингээд явангаа алдаал тэгээс сааддаг үйл ажиллагааны сонжирдог мэдээж олон шалтгаанууд бий л дээ. За энэ дээр мэдээж би бол энэ дээр хууль эрх зүй техникийн гэхээс илүү манай дотоод одоо улс төрийн докторгүй байдал тийм ээ. Төрөний хэлсэн
хүн амлсандаа хүрэхгүй тохирсон юм урт хугацаанд мөрдөхгүй бол хинч дахиж одоо хандахгүй шүү дээ. Тэр чинь одоо хоёр улс байтугай хоёр компаниуд хоёр хүний хувьд тийм байдаг. За 5 дугаар станцын гол давуу тал юу гэсэн гэхээр нэгдүгээр дулаанаа үнгүү нийлүүлнэ. Дагалдаг бүтээгдэхүүн үнгүү. Өнөөдөр дулааны нөхцөл ямар хүнд байгаа вэ? Хоёрдугаарт цахилгааны одоо тариф нь дулаач тариф нь 7.6 цент гэж байна. Гэтэл тэр үед яасан гэхээр яг тухайн өдөр ингээ харахаар 4-р станц 3 цент. Гэхдээ энэ ч юу вэ? Одоо барууныхантайгаа нийлээд одоо учиргүй үнэтэй одоо цахилгаан нийлүүлэх гэдэг эзэн юм биш. Ягаад 4 юм хямдхан юм үнэтэй. Гэтэл зах зээл шинэ станц барихын тулд тэрнээс доош үнэтэй уг нь тэр хүмүүс ч одоо өөрсдийнхөө хэмжээнд одоо 10 орчим сая доллар зараа бүх наривчилсан одоо тэр техник эдийн засгийн бүх наривчсан судалгаануудыг хийгээ тийм ээ гаргаад ирсэн тоо байхгүй юу. Гэтэл өнөөдөр бид нар одоо сүүлийн үеийн баригдсан станцуудаас бараг 8.1 хэдэн центр өөртөө гуугаад авч штэ. Тэгэхээр тухайн одоо 2010 одоо нэг ковидын өмнө эсвэл хэрвээ бид нэр энэ 5 дугаар станцын асуудлыг эцсийн шийдвэрийг гаргаад одоо барьсан бол өнөөдөр энэ хэмжээний одоо дулаан цахилгааны дутагдлалд ороод тийм ээ одоо заслах зөвхөн айлэр хүдэн хямраад одоо мэдээж хэцүү байхаас гадна үйлдвэрээ уурхаануудаа эдийн засгийн хумаад байх нөхцөл үүсэхгүй байсан. Өчигдөр одоо бас ерөнхий сайд Зандан шатар эрчим хүчний сайдад хугацаатай үүрэг даалгавар өгч юм тийм ээ. Гэтэл одоо сайдад үүрэг даалгавар өгөөд энэ асуудал шийдэгдэхгүй. Үнэхээр одоо нөгөө хүнээр бол сэхэнд байгаа хүнийг хүчээр амьсгалын аппараттай байлгаад байгаа юм шиг л ийм нөхцөл байдалтай аргацааж ажиллаж байна гэж яг үнэхээр одоо тэр гал дээр байгаа мэргэжлийн хүмүүс хэлээд байна. Монгол улс шинэ цахилгаан станцтай болохгүй л одоо ер нь бол ингээд тог тасарсаар байна гэдгийг мэргэжилтнүүд нь хүлээн зөвшөөрч байна. Одоо бүр үнэхээр аргаа орж байна тийм ээ. Тэгэхээр одоо тэгвэл яаж станцтай болохын ийм боломж байгаа юм уу? Мэдээж хэрэг альва нэг салбар хөгжөхөд нөгөө цаана яг нөгөө бодлогын одоо бодлогын зөв тодорхойлогдсон тийм ээ. Стратеги нь чиглэл нь тодорхой. Тэрнийхээ дагуу төрийн одоо холбогдох байгууллагууд нь шийдвэр журам дүрмөө боловсруулдаг. За энэ тэгээд энэ дээр нь үндэслэх дотоодын байна уу гадаадын хөрөнгө оруулагч санхүүжуулагчд орж ирээд тэн дээр шинэ зүйл бий болгоод ингээд салбар хөгжиж байгаа шүү дээ. Энэ бол айлт салбар. Гэтэл эрчим хүчний салбарыг өнөө хүртэл яг энэ нөгөө эрчим хүчний салбар маань хүний нөгөө basic human need гэдэг чинь хүний одоо суур хэрэглээний нэг болцсон одоо эрчим хүчгээр хүмүүс одоо өнөөдрийн нийгэмд байгаа хүмүүс амьдралаа төсөөлөхгүй юу эрчим хүч одоо интернетгүй төсөөлөхгүй болсон шүү дээ. Тэгэхээр интернет байхын тулд эрчим хүч хэрэгтэй шүү дээ яаж чил. Тэгэхээр тэгтэл нөгөө бидний нөгөө өмнөх одоо үе буюу одоо зах зээл шийтгэхээс өмнөх үе маань одоо ерөөхдөө одоо эрчим хүч гэдэг юм чинь ерөнхийдөө халамжийн одоо нийгмийн хариуцлага одоо засаг ингээд үнгүү өгж явах хэрэгтэй гэдэг тийм бас нэг хандлага сэтгэлээ суудсан байсан. За тэгээд зах зээлийн нөгөө хамрал нь энийг нь бүр хөндрүүлээд хүмүүс болохоор одоо ингээд цахилгаан эрчим хүч дулаар үнгүү юм хямдхан байх хэрэгтэй. Энийг засаг өөрөө мэдж байгаа хэрэгтэй. Гэтэл Монгол улсын засгийн газар өөрийнх нь одоо нөөцийг үлээ өөрийнх нь хөрөнгө оруулалт санхүүжилт татах чадвар тийм ээ рейтинг үлээ. Тэгэхээр энийг одоо дэлхийн нийтэд ерөөсөө харж байгаа нь хувийн салбарт оруулж ирэх гадаадын хөрөнгө оруулалт санхүүжилт тийм ээ олон улсын байгууллагуудын санхүүжилтийг авч иж дараагийнхаа шатанд ордог. Тэгээ өнөөдөр та бүхэн харж байгаа зөндөө олон асуудал ярьдаг эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Алийг найж хөдлөх хөрөнгө оруулалт татахын тулд яахын хөрөнгө оруулалтын баталгаа гэдэг ингээд тэгээд яг багаагаар одоо агчил байна л да. Гэхдээ нэг дөрвтэй нөгөө шийдвэртэй урт хугацааны бодоо. Жишээ нь одоо 2016 онд боловсон Монгол улсын эрчим хүчний талаар төрөөс баримтах бодлого том баримтж байсан өвчнгүү болгосон. Эрчим Монгол улс өнөөдөр эрчим хүчний мастер төлөвлөгөө явуулж байна. Одоо том одоо эрчим хүчний суур одоо энэ систем гэдэг бас суур одоо бичиг баримтууд одоо эрчим хүчний хуулийг шинжилнэ гэдэг одоо сүүлийн 5-6 жил ярьж байна. Ингээд бас яг хизээ яаж шинжилэх гэдэг байгаа. Тэгээ өөрөөр бидний өөрсдийн одоо аль төвшөнд байна. Энэ бол одоо нөгөө хууль боловсруулахаас эхлээд гүйцэтгэх бүх төвшөнд хэлж штэ. Нөгөө тууштай урт хугацаанд төлөвлөгөө стратеги боловсруулад тэрийг дагаж мөрддөг энэ зарчмаа мөрдөхгүй байгаа учраас итгэж орж ирэх юм байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж шинэ станц барих боломж нь бий. Яг л энэ чинь өөрөө бизнес нь хэрвээ нөхцөл нь хангах юм бол урт хугацааны доктортой бизнес байхгүй юу? Систем бизнес. Нөхцөл нь хангахгүй л энэ лүү чинь хинж орж ирэхгүй. Тэгэхээр ялангуяа сүүлийн мэдээж нүүрсний станцуудын хувьд бол олон улсад одоо энэ Парисын гэрээтэй холбоотой олон улсын бүх улсуудын одоо амлалт байна шүү дээ. Одоо үлэмжийн бууруулах энэс хамаарат нүүрсний станцад хөрөнгө оруулна гэдэг бол үндсэндээ баг боломжгүй болсон. За нөгөө талаар нөгөө үнэтэй төвхтэй технологитой гэжсэн сэргээгтүүд маань одоо сая технологи өндөр хөгжөөд
Үүний хувьд олон технологи сайжраад одоо нүүрсний стандарт өөрчлөлт буюу тэрнээсээ бага болцсон. Тэгэхээр бид нар бол заавал нүүрснээс хамааралгүйгээр өөр одоо шинэ төрлийн өрөмтлөөр усан цахилгаан стандарт, усны хоригдлоор нар салхи гэдэг юм уу тийм ээ. Олон шинэ нөхөсрүүдийг нүүрсний цахилгаан стандарт барихаас бага уртгоор гэдэг юм уу өрсөлдөхөд барих боломж нь бүрэн байгаа. Хамгийн гол энэ нөхцлөө яг ер нь бүрдүүлсэн бас байна. Гол нь хамгийн гол одоо асуудал бол энийг мөрдөх урт хугацаанд одоо хүний итгэл даахад асуудал энгийнээр дурггүй байдал гэдэг бас маш их. Доктортой өгөөд амс хүн өөрчлөгдөж болно. Одоо чинь энэ өнөр хөглөө болсон зарим улсад ингээд Францад харагдаж жил болно. Бодлого хэвээрээ байх хэрэгтэй. Яг нөгөө доор бид нар бюрокрас гэдэг үг жоохон хүн зурлал буруу ойлгоод ш нөгөө доор нүга тэр нөгөө институт механизм нь явж явах хэрэгтэй байхгүй. Дарга яхав солигдож болно. Гэтэл манай дарга солигдлоо бүгдөө мэдээж шүү болдог. Энийг бид нар өөрчлөхгүй бол одоо дээрээ ямар ч одоо гоё бодлого яриад лозгнууд одоо гадных нэг муу хувийн хөрөнгө оруулагчдыг уриалаад энэ салбар өндөөхөд хэцүү. Тэгэхдээ энийг ингээ хүлээгээд байж болохгүй. Тэгэхээр одоо бол дөрвтэй арга хэмжээ яагаад тодорхой бодлоготой стратегитэй тэрийг дагаж мөрдөх төлөвлөгөөтэй. За энэ дээрээ нөхцөлийн үүсгээд өгвөл одоо дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын банкуд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд эрчим хүчний шинэ нөхөсрүүдийг бариад ингээ бидний өнөөдөр ингээ өвл болохоор сандаг штэ. Нөгөө би саяхан наадмар марчдаг. Өвл болохоор сандаг энэ зовлонгийн чинь одоо арилгаад өнөөдөр хинт санаа зовхгүй хинч одоо төсөв ард дэлгэд ингээд санаа зовоо тамираад байхгүй салбарууд ш. Тийм салбар болно гэсэн үг. Гэгээлгээр төсөөлж үзвэл за бодлогын бичиг баримтууд тодорхой болчихлоо гэж бодоход одоо нэг 4-р станцын хэмжээний хүчин чадалтай станцыг барихад хэдийн хугацаа шаарддаг өртөг мөнгө нь яг одоо хэд хавцаа байдаг юм болоо. Ялангуяа манайх бол одоо нэг уур амьсгалын хувьд бас эрс дэс штэ тийм ээ. Дулаан газар барьж байгаас өөр байх бах. Тийм мэдээж яг нөгөө энэ бол яг цэвэр нөгөө практикал асуудал мэдээж нөгөө барилгын сезон тийм ээ. Манайх чинь богинохон уртаа үлстэй гэдэг. Энэ тэгэхээр бусад газарт одоо нэг 2 жилд одоо босголт их барих юм манай 3 жил ч гэдэг юм аа. Тэгээд дээр нь бид манайхны нэг ойлголт гэдэг нөгөө барина гэхээр шууд ингээд нэг хурд жотууга бариад газар авахгүй барина гэдэг байхгүй станц байна. Станц барина гэдэг одоо чи үндсэндээ 80% цаасны ажил байхгүй. Эхлээд одоо энэ станцын нөгөө станцынхаа үндэслэл техник эдийн засгийн үндэслэл хамтрагч хөрөнгө оруулалт санхүүжүүлэлт хувь зохицсон орчин саяны олон процесс шүү дээ. Зохицуулалт энэ юм шийдээд нөгөө төлөв батгаад болоод хөрөнгө нь төрүүлжээс санхүүжилт өөрийн хөрөнгө ороод зээлийн санхүүжилт тийм ээ том олон улсын банкуудын хөнгөлтэй боломжийн санхүүжилт орж ирээд ингээд нөгөө одоо нөгөө хурц жото буюу одоо барилгын ажлын эхлээд явхад за ер нь одоо 450% манад одоо зайлшгүй шаардлагатай байгаа хэмжээний дулааны хослмол тийм ээ одоо станц бол нэг 5-6 жил бол зайлшгүй шаардлагатай. Тэ. Тэгэхээр 100 хоног гэдэг бол одоо стоног яаж хийж байгаад нэг аргалах асуудал байхгүй. Дулаар ч нэг тийм. Дулаана наадан болоод нөгөө мартна гэдэг шиг юм байхгүй. Тэгээ одооноос нөгөө цэгээ хатгаж байгаад л тууштай явахгүй бол эргэжлүүдэд дахиад яг адилхан асуудал одоо тэр нь өнөөдөр тэр хин тэр хувь хүн юм уу ямар субъект байна гэдэг нь ерөөсөө чухал биш байхгүй. Миний түрүү 5 дугаар станц нэг унсан дээр өнөөдөр ямар нэгэн хувь нэг буруутгаад юм алдаа яагаад тийм үг юм байхгүй. Өөрөө систем нь өөрөө унгацсан байхгүй. Тэгэхээр тэрийг мартаад өөрсдөө системээ бий болгоод явах юм бол бид нар нэг 5-6 жилийн дараа нэг гэдгээд ямар ч байсан нэг өвөлдөө хүй хай тасаллаа нөгөө станцны болоо тоггүй болчлоо дулаангүй үлдлээ гэх юм бол болно л доо. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За их баярлалаа.